тэр хүүхдийн боловсролын 70% нь гэр бүлийн орчинд явж байгаа. Өнөөдөр миний одоо манай санаачилж байгаа боловсролын реформ бол гэр бүлд чинь боловсрол нь яваад байгаа учраас эцэг эхчүүдэд чадахжуулъя гэж. Тэгэхгүй эцэг эхчүүд нь гэртээ буруу хандлагатай. Хамгийн өндөр цалинтай, хамгийн одоо агуу мундаг сургууль багш байгаад ямар ч нэмэргүй л гэсэн үг. Тэгэхээр бид боловсролын реформ хийхээр дэлхийд хизээч урд нь хийгдэж байгаагүй эцэг эхийг оролцуулсан реформ жишээ нь хийнэ. За одоо өнөөдөр дижитал орчин. Хаанхын контент үзэж байна? Дам барууны контент үзэж байна. Нэг ч Монгол контентгүй боловсролын яам байж болох уу гэж. Тэгэхээр өнөөдөр бид Монгол контентуудыг олноор нь үйлдүүлж энэ YouTube, энэ Instagram, TikTok-оор нь тавихгүй бол бидний үр хүүхдийг барууны одоо боловсролын бодлого тодорхойлж шүү дээ. Тийм ээ? Эсвэл нэг инфлюенсер тодорхойлж шүү дээ олон мянган дагагчтай. Ингээд ер нь бол аливаа стратеги ухаан гэдэг бол нэг асуудлыг шийдэхин тулд хамгийн багадаа одоо 40-50 үйлдэл хийгдэлдэг. Тэрнээс хүмүүсийн одоо ихэнх гаргадаг алдаа нь болохоор нэг зүйл хийгээд хайчдаг. Монгол улсын боловсролын реформ бол би 300 гаруй үйлдэлийг нэгэн зэрэг хийнэ гэж ойлгож байгаа. 300 гаруй одоо төсөл. Гэхдээ нэгэн зэрэг хэрэгжин. За Сүбэдэ Жанжин одоо агуу стратеги Сүбэдэ Жанжинаар одоо цэргийн ном сум чинь ямар байх юм? Морин ямар байх юм? Цэргийн сэтгэл санаа ямар байх юм? Гарын бяр, ур чадвар, багийн ажиллагаа, хувцас хэрэглэл, хоол унд гэдэг ингээд бодохоор ингээд бас нэг цогцоор нь 70-80 юм бүрдчихэж л Сүбэдэ Жанжины айрам ялаад байгаа шүү дээ. Тэрнээс зөвхөн хурц номтой болохоор одоо хүмүүс тэгдэг Монгол морил байсан юм шүү гэж. Гэхдээ Монгол морь байлаа гэх тэгээд яах юм. Дээр нь аймхай цэрэг суувал тэгэл явахгүй шүү. Тэгэхээр энэ реформ гэдэг дандаа юм цогц байдаг шүү л гэж.